яг энэ уул уурхай болоод энэ хуулийн салбар гэсэн яг хоёр салбарыг бол үндсэндээ энэ улс төрд бол ёстой хайр найргүй ашигладаг юм байна. Тэгээ энэ хоёр салбарыг уг нь бол ингэж нүджих ёстой салбар ерөөсөө биш. За уул уурхай салбарч бол яг нэг мөнгөтэй юм болохоор ингээд сайд нарын хажууд суугаад ингээд очроо олчт юм шиг байна. За манай хуулийн салбарыг бол яг энэ улс төрийн ийм асуудалд бол үнэндээ нэрээ ямар ч одоо үлдэх зүйлгүйгээр шороотой хутгаад дуслаа. Шудраг осонд итгэх иргэдийн хамгийн сүүлийн итгэл найдвар өөрөө энэ хуулийн салбар байдаг. Тэг би одоо заншдар даргаас та энэ олон жил улс төрд байсан хүн учраас хуулийн салбарын сайдыг солихоор яагаад хэрэг шийдэгдэг гэдэг ойлголттой байдгийг. Үнэхээр энэ олон жил улс төрчид хэргийн хувь заяанд ингэж нөлөөлдөг байсан юм уу? Нэг. За хоёрдугаарт хэвлэлийн эрхчлөлттэй холбоотой асуулт. Яг үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой та яагаад ерөөсөө сэтгүүлчдэд нээлттэй ярилцлага өгөхгүй байгаа вэ гэсэн нэг ийм хоёр асуулт байна. Одоо тэгээ хуулийн салбарынхаа цаашид ингээ улс төртөө ашигласан хэвээр байх юм уу? За Монгол Улсын үндсэн хуулийн дагуу хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдэл гэж 3 одоо үндсэн эрх мэдэлд төрийн эрх мэдлийг хуваарлдаг. Засгийн газар гэмт хэрэгтээ тэмцэх хууль биелүүлэх үүрэгтэй субъект. Улсын хурлаар баталсан хуулийг биелүүлэх үүрэгтэй эрхтэй юм субъект. Энэ үүргийг хууль зүйн дотоод хэргийн сайд хэрэгжүүлдэг. Хууль биелүүлэх үүргийг хууль зүйн дотоод хэргийн сайд хэрэгжүүлдэг. Хууль биелүүлэх үүрэг бол хүний эрхийг хамгаалагч асуудал байгаа юм. Бас нөгөө талдаа гэмт хэрэгтээ тэмцэх үүрэг байна. Өнөөдрийн Монгол улсын эдийн засгийн хамгийн том сүлдэр бол нийт ард түмнэр нийгмийн бухимдлаараа харж байгаа сэдв бол энэ бүх шатанд байгаа хулгай дээрэмтэй эрс шийдэмгийн тэмцэхийг бүх судалгаа харуулж шаардж байна. Энэ Эрдэнэс 5-7 дээр 3 сарын хугацаанд онцгой дэгдлэм тогтоосон хугацаанд яаж үр ашиг сайжирч болдгийг гэмт хэрэгтээ тэмцвэл хулгайг дасан зогсоовол ил тод байдлыг хангуул яаж эдийн засаг сэргэж болдгийм бэ гэдгийг тоо баримтууд нотолж байна. Тоо худлаа хэлдэг. Энэ бол бодит нотлогоо. Ийм учраас энэ чиглэлээр хийж байгаа ажлыг улам эрчимжүүлэх нь харин ч хүмүүст нэр төрөө цэвэрлэх боломжийг олгох нь харилцан төсвөртэй хяналттай хууль хэрэгжүүлэх үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх нь засгийн газрын үүрэг мөн учраас бүрийн эрхийнхаа хүрээнд хууль зүйн дотоод хэргийн сайтыг энэ чиглэлээр ажилуулах юм шийдлийг гаргаж улсын их хурлд танилцуулгаар хөргүүлсэн. Одоо хүртэл танилцагдаагүй байна. Энэ бол ерөнхий сайдын бас энэ хууль биелүүлэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж яана гэж би бодож байгаа. Хэвлэлийн эрхчлөөч гэсэн өнөөдрийн бидний хамгийн эмзэг асуудал болсон байна. Нүүрсний байна уу? Хулгайн байна уу? Альва мөнгнөөс ангид бие даасан эрхчлөөд хэвлэмдэл бол арчилсан засаглалын нэг гол тулгуур багнана. Ийм учраас бид бол хэвлэлд нээлттэй мэдээллүүдэд байнга өгч хамтарч ажиллахыг эрмэлзэж байгаа. Харин хэвлэмдэл маань бие даасан хариуцлагатай тэнцвэртэй байх зарчмаараа ажиллах талаар та бүхний улсын хурал дээр хэлж байгаа хууль тогтоолын төслүүд хэвлэлийн эрхчлөөний тухай хууль энэ орчноо сайжруулах бол бас бидний бас нэг тулгымцсан асуудал бөгөөд сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, хэвлэн мэдээлэл эрхийг нь хамгаалах, сэтгүүлчдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөг нь хамгаалах асуудал бол одоо энэ хуулиар бас шинж. За ерөнхий сайдаа би одоо танд үндсэн хуулийг сануулгах нь илүү зах. Гэхдээ нэгэнд гарсан үйлдэгдсэн гэмт хэрэгтэй хууль хяналтын байгууллага шүүх эрх мэдэл тэмцэнэ. Засгийн газар тэмцэхгүй. Энд ч одоо үндсэн хуулийн А үсэг. Засгийн газар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлнэ. Дахиж ийм үйлдэл гарахгүй байхад анхаарнаа. Тэрнээс хууль зүйн сайд солигдоод хэрэг түргэн шуурхай шийдэгддэг гэдэг энэ ойлголт хааж хизээж байж болохгүй. Одоо би нэг хайхтар цэцэн мэргэндээ хэлээд байгаа юм биш. Энд чинь үндсэн хууль шүү дээ. Би таныг тэгтээ арай ч юм бас тайлбар өгнө гэж чиний бодсонгүй. Энэ дээрээ дахиад хариулаарай. Улс төртөө цаашаа дахиад хуулийн салбарыг ингээд ашигласан хэвээрээ байх юм уу та нар?
энд байгаа бүх улс төрчнөр ч гэсэн хамаатай. Цаашид Хямгаан ч гэсэн ийм мэдээлэл хийгээд ингээ хуулийн салбараар ингээ тоглоод авахыг би бол хувьдаа хэрэгс твчихгүй. Хууль зүйн сайд солигдсноор хэрэг шийддэг вэ? Хууль шүүхийн байгууллага хараад бусаар ажиллах ёстой. Шүүх эрх мэдэлд прокурор хамаардаг. Харин гэмт хэрэгтээ тэмцэх үндсэн үүрэг засгийн газарт байдаг. Гудамжинд гэмт хэрэг үлдэж байгаа хүнтэй тэгээ шүүх чичэнд тэмцдэг гэж бодож байна. Аль эсвэл хэрэг төв гаргаад авилгал үлдээд байхаар тэнцээ шүүх чич тэмцэх үү? Тэмцдэг хууль сахиулах байгууллагууд гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд байдгийг одоо үндсэн хуулийн А усыг та бүхний тангараг өргөсөн үндсэн хууль дээрх зарчимд чинь бичсэн байгаа шүү дээ. Сайд солигдсноор хэрэг шийдэгдэнэ гэж бодож байгаа бол үндсэн хуулийн ойлголтгүй гэсэн үг. Хүний эрхийг хамгаалахын тулд прокурор шүүх байгаа. Хууль сахиулах байгууллагууд гэмт хэрэгтээ тэмцэх, яллах, цагаатах цагдаагийн байгууллага эдгээр хууль зүйн яам дотоод хэргийн яамны харьяа байдаг ч гэсэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд улс төрийн байгууллагын зүгээс нөлөөлөх ямар ч боломж байхгүй, нөлөөлөх ёсгүй. Өчтөө ийм одоо маргаан хийгээд та бүхэн ийм зүйлийг ингээ яриа суна гэдэг ч одоо ичхэвтрэл зүйл баймаар юм. Прокурорын байгууллага нүүрсний хулгайтай холбоотой хэргийн мөрөөр, нүүрсний сонсголын мөрөөр 80 гаруй хэрэгт мөрдөн байцаах шалгалт явуулаад хэргийг шүүхэд шилжүүлээд тодорхой этгээдүүд ял шитгэлээ аваад одоо 40 гаруй хэргийг шүүх рүү шилжүүлээд гэд ингээд нүүрсний хулгай мөрөөр хийж байгаа ажлынхаа талаар мэдээлэл олон нийт мэдээлэл хэрэгслэр өгсөн байсан. Хоёрдугаар та ерөөсөө нүүсэд байгаа нөхцөл байдалтай холбоотой сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгөхгүй байна. Энийхээ хариултыг өгөөч. Бид нар нэг хайр зарлаад идэг тэгсэр нэ хайрлахгүй байгаа хгүй. Жинхнээсээ. За дахин хэлэхэд шүүх эрх мэдэл прокурор хамаардаг бөгөөд прокурор хэрэг бүрдэх мөрдөн байцаах ял хөдлөх үйл ажиллагаанд хяналт тавьдаг субъект хүний эрхийг хангатлаас хууль сахиулах ажил бол засгийн газрын үндсэн үүрэг гэмт хэрэгтээ тэмцэх бол энэ чиглэлээр холбогдох байгууллагууд мэдээлэл хийж идэг. Харин энэ улс төрийн өрсөлдөөн тэмцэлдээнүүд чинь хэрэг бүрдэх мөрдөн байцаах ажиллагаанд нөлөөлж байгаа. Үндсэн хууль зааснаар ерөнхийлөгч ерөнхий сайд улсын их хурлын дарга, улсын их хурлын гишүүд, улс төрийн намын удирдлагууд хэрэг мөрдөн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хөлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Одоо өнөхөр гишүүдийг дарамтлаад байгаа асуудал байвал одоо тэр яриад байгаа гишүүд шүүхт гомд гарах хэрэгтэй шин. Ингэж хууль хэрэгжиж шин. Эзэн бийгүй юм ярмааргүй. Тийм учраас бид эзэн бийтэй юм ярьж байгаа. Олон нийтэд бид байнга нээлттэй мэдээлж байгаа, хийж байгаа ажил засгийн газрын үйл ажиллагаа. Хинтээж би чөлөөтэй ярилцахад бэлэн. Өнөөдрийн үйл ажиллагаа ч гэсэн нээлттэй явж байгаа нь бид нар асуултанд хариулж байгаа, иргэд мэдээлж өгч байгаа хэрэг. Гэхдээ ерөнхий сайд гэдэг хүн хэрэг бүрдэх мөрдөн байцаах ажиллагаанд оролцдог, хэрэг нээдэг, хаадаг, нөлөөлдөг хүн биш. Хууль зүйн дотоод төрийн сайд ч тийм биш. Энэ тусдаа хуультай. Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хараа тусаар бид нар ер нь нэг засаглал хуваарлахоон шүүх эрх мэдэл, хууль, гүйцэтгэх эрх мэдлийн 3 юм салаа мөчөртэй гэж юу бүгд дандаа худлаа л ярьд юм байна л да. Зүгээр ярьдаг л юм байна. Хизээч манай шүүх эрх мэдлийн байгууллага төсвөө тануулахгүйгээр төсвөө батлуулж үзээгүй шүү дээ. Сангийн сайдаас мөнгө гуугаагүй нэг ч жил байхгүй шүү. Анх удаага өнгөрсөн жил байшин шүүхийн барилга гэдгийг бариулж үзэж байгаа шүү дээ. Энэ 30 жил. Тэгээ та нар бүгд худлаа ярьдаг байхгүй юу? Тэг яг нэг өнгөн дээрээ ингээд нэг гоё хэвлэл мэдээлэл эрхчлөөгөө ярина. Тэгс хэрнээ мэдээлэл өгөхгүй. Шүүх эрх мэдлийн байгууллага би дааса хараат бус байх ёстойг нь тэгсэн хэрнээ энэ хэргийг шалгуулахын тулд сайдын солино гэж ярина. Яг нэг юм одоо бараг л нэг байран дээр ингээ хоёр өөр юм ярих юм. Одоо тийм мэдээж энэ одоо нээлттэй явж байгаа. Манай бусад улс төрчид ч гэсэн эндээс сургамж аваасай гэж бодож байна. Хоёрдугаар хэрлэн гишүүн гэдэг ингээд нэр бүхий гишүүд энэ материалтаа урьдчилж танилцъя гэдэг шаардлага тавилаа. Бид нар бас хэсэг нэр бүхий гишүүд өнгөрсөн хаврын чуулганаар бид нар энэ ер нь материалтаа урьдчилж танилцдаг баймаар байна. Яг ирээд санал суула ширээн дээр материал ирдэг баймааргүй байна. Бид нар танилцдаг баймаар байна гэд бичгээр шаардлага хөргүүлж исэн. Тухайн үед дэмжээгүй шүү дээ. Туршлагатай улс төрийн туршлагатай гишүүдээс нэг нь ч дэмжээгүй шүү дээ.
бараг та нар юу яриад байгаа, юу нэхэд байгаа л гэсэн. Энд бүх тоглоомын дүрм өөрчлөгдмөр байна. Та нар энэ юм өөрчлөгдөж байгаа гэдгийг ингээд нэг юм хүлээмжшүүрэх хэрэгтэй. Цаг үе өөрчлөгдөж байна. Хүмүүсийн хүсэн хүлээж байгаа зүйл өөрчлөгдөж байна. Өөрчлөлт гараасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Засгийн газар төрийн ажил үр дүнтэй байгаасаа гэж хүсэж байна. Өнгөрсөн 5 жилийн засгийн газрын үйл ажиллагааны үр дүн, үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр дүн гишүүдэд өгсөн. Харамсалтай нь тэнд хүний хөгжлийг одоо үнэлэх индекс үзүүлэлт нэг ч шалгуур үзүүлэлт байхгүй учраас хүний хөгжлийн бодлогын талаар бид нар дүгнэлт гаргаж чадахгүй нэ гэдэг хариу ирсэн. Тэгэл ийм л биш. Тэгсэн мөртлөө хүний хөгжлийн мега төсөлгээд яагаад ингэ худлаа ярдیں۔ Тав алахгүй. Би одоо энэс цаашаа одоо өчнөө олон жил амьдрна. Би ингэж худлаа ярьдаг ийм газар байгаад заримдаа нэрээ одоо яг саран чулуун гишүүнтэй адилхан мэдрэмж үнэхээр төрж байна. Эсвэл ингээд та нарт ингээд ерөөс ингээд ширэлцсэн байд юм уу? Шир гэдэг эсвэл энийг хэлдэг юм уу? Тэгэхгүй одоо бүр үнэхээр ёстой бүр заримдаа хэлэх үг алдахгүй. Дамдны юм гишүүн саяхан өчигдөр энэ уржигтэр бензиний талаар мэдээлэл тараас худал мэдээлэл тараас иргэдэг тагнуулын байгууллагаас шалгана гэж мэдээлэл тавьсан. Яагаад ингэж иргэдэд дарамтлаад байгаа? Үнэн шүү дээ. Бензин тасалдаад байгаа шүү дээ. Колонкууд ойчртай байгаа шүү дээ. Иргэд бүгдээрээ л хэлж байгаа шүү дээ. Тэгээ бүгдийн тагнуул шалгаа зогсоочих юм уу? Тий ингэж ерөөсө бүх юмыг ингэж дарамтлаад хүчээр шийднэ гэдэг энэ бүх юм бүгд өөрчлөгдөж байгаа ахнараа. Бид нар ийм зүйлийг зүгээр хүлцэн төвчээд өнгөрүүлж чадахгүй. Тэр бүх зүйл өөрчлөгдөж байгаа гэдгийг та нар маань нэг ойлгоод та нар эсвэл өөрчлөгд, эсвэл зайгаа тавь. Өөр сонголт байхгүй шүү дээ.